Зя бүгдээрээ сайн байцгаана уу гэхээр өнөөдөр бол 2024 оны 11-р сарын 18-ны өдөр байна. За шинэ 7 хоног эхэлж байна. 18-ны 1-р өдөр. Яг одоо 4 цаг 36 минут болж байна. За ингэсээ арилжааны тэмцээн зохион байгуулахаар болсон тодорхой хэмжээний шагналын сантай рил дансны тэмцээн зохион байгуулахаар болсон. Гэвч тэр маань бол тодорхойгүй хугацаагаар хойшлсон guys. Тодорхойгүй хугацаагаар хойшлсон. За шалтгааныг одоохондоо хэлэх боломжгүй нэ. За тэгээд харин өөр бэлэгтэй ирлээ. За тэр маань юу вэ гэхээр энэ 7 хоног Telegram дээр яг одоо орлоо, яг одоо гарлаа гэдгийг хэлээд явнаа. Мэдээж үнэгүй. Өмнө нь яг Telegram дээр өгдөг байсан шиг сүүлийн үед бол би Telegram дээр өгөөгүй Discord дээр сургалт авсан сурагчтайгаа хамт ярилцаад явж исэн болол одоо энэ 7 хоногийн турш орлт гаралтаа хэлээд явнаа. Тэгэхээр бүгдээрээ фокуслаарай гэж хэлжээ. За тэгээд өнөөдөр өглөө 10 цаг 15 минутын үед бол тэгж хэлсэн. За ингээд өнөөдөр 14 цаг 32 минутын үед буюу за ханш энд явж хахад би эндээс сэл хүлээлттэй байна гэдгээ зураг явуулсан. За тэгээд яг дарахтаа хэлье гэж явууллаа. За ерөөхдөө бол 556 хүний нүдэн дээр 555 хүний нүдэн дээр лайв арилжаа хийнэ гэдэг бол бас тийм чамар биш. Гэхдээ яг өөрийнхөө сэтгэл зүйг бол зүгээр хийдэг шиг хий гэж одоо өөрийгөө зоригжуулаад дахиад ингэ хийж байна. Өмнө нь бол нэг 100 гаруй 200 гаруй хүнд ингэ өгөөд явдаг байсан бол одоо ингээд огцом 500 хүн тэгэхээр бас хангалттай сэтгэл зүйд бол хангалттай их цочроо өгж байна. Гэхдээ яг өөрийнхөө хийдгээрээ хийлээ guys. За тэгээд их сайхан арилжаа болж өндөрлөө. За юу гэсэн үг вэ гэхээр окей за дарлаа гэсэн дарсан. За орсон гэсэн үг. За энэ дарлаа гэж хэлсэн маань бол 14 цаг 50 минутанд За окей яг энэ 50 минутанд тарж байна уу? 14:50-д. Яг оройд ир гэсэн үг За дарлаа гэсэн. Энэ бол алтны 1 минутын чарт За тэгээд стоп лосс бол энчээ хивэндээ буюу энчээ хивэндээ гэсэн. Гэхдээ ер нь бол price action яаж явахаас хамаарат сэтгэл зүйн стоп лосстой гэсэн үг. Харзана гэсэн үг Харзана гэдэг хэлсэн байна. За энэ дээр бол баг зэрэг жижиг тайлбар өгсөн За 7 хоног эхэлж байгаа болохоор ритмдээ орч чадаагүй байж магадгүй. За эхний өгсөн айдиа бол амжилттай байгаасаа гэж би ч гэсэн хүсэж байна Анхнаасаа гоё зөв айдиа өгөөд явахыг бас хүсэж байна За эхлэл муухай байлаа гэдээ яах вэ? Арилжлагаараа л арилж хэлнэ гэснээрээ хэлнэ. Арилжааныхаа оролдоодыг За ингээд сэл орсон. За сэл орсон. Учир мэдэх хүмүүс нь л дагаарай гэж бас хэлье Хэрвээ одоо та Telegram-аар миний ID-г хараад дагаж орж байгаа бол учир мэддэг хүн бол дагаж ороорой. Учраа мэдхгүй хамаг мөнгөө тавиад туудаг хүн бол хэрэггүй шүү. Хол байгаарай. Telegram-аас ч гарчаарай Чанартай хүмүүсийг Telegram-да байлгахыг хүсэж байна. За тэгээд мэдээж дагах чинь бол өөрөө чинь сонголт явах болно шүү guys. За тэгээд 15:03-т буюу 15:03 энд дагац яг энэ чи 50% авч болно гэсэн байна. 50% авч болно гэсэн байна. За энэ чи бол 50% хийсэн. Хэрвээ та нэг лотоор орсон бол $110 ашиг яг realize бодит ашиг авна гэсэн үг За ингээд 50% авсан. За энэ бол би зүгээр нэг лотоор орсон бол гэж хэлж байгаа шүү guys. Жишээлбэл 0.1 лотоор орсон бол $11 ашиг барих байжээ Тэгээд үлцэн арилж байгаа барина гэсэн үг За тэгээд стоп лоссоо энэ газараа зоолоо гэсэн. За ингээд зоогоод орхисон. За тэгээд ерөөдөө маш гоё зүг барьсан байна За одоо 50% авсан одоо хаях хэрэгтэй сэтгэл зүйгээ гоё 50 байлгах хэрэгтэй. За дахиад жоохон унаад ирэхэд нь үлдсэний 50% авах гэх мэтлээ өөртөө тордно бидтэй гэд би тэгсээ. Тэгэхээр энэс хойш арилжааны менежментийг бол тухайн арилжаанд орсон хүнд өөрт нь үлдээж гэнэ гэсэн үг. За тэгэхээр миний хувьд бол дахиад энчээ буюу за хэд вэ 258299 дээр үлдснийхаа 75%-ийг хаадаг байгаа. Үлдсний 75% шүү guys. Үлдсний 75%. За тэгээд хэрвээ нэг лотоор орсон бол үлдсний 75%-ийг хахад $300 ашигтай байх арилжаа байх нь. Ингээд нийтдээ хэд байх вэ? 410 За тэгээд үлдсэн 12.5% нь стоп лосс зогсон. За энэ дээр бол хас $19 стоп лосс зогсон. Үлдсэн 12.5% шүү Эхлээд 50% аавна. Тэгэхээр үлдсэн 50%, 100% гэж үзээд тэрнийхээ 75%-ийг авч байна За энэ гих мэтчлэнгээр
типинд хүрээгүй арилжааг ч гэсэн ашигтай гаргаж менежмент хийж болдог байх нэ guys те болно. Нэг бол ядаж 50% авсны дараа стоп лосс зохиход бол ашиггүй алдагдaltaгүй арилж болно те. За энэ дунд бас айгаад гарчаагүй гэж хэлсэн байна. За ингээ явчихин. За тэгээд би бяцхан судалгаа авлаа. За энэ судалгаа манайд маш их таалагдлаа. За энэ маань юу вэ гэхээр арилжаанд орсон уу, хэрхэн менеж хийж байна гэж асуугаад пол үсгэлээ те. За 5 хүн орсон, бүгдийг нь барьж ийн гэсэн байна те. Nice. 9 хүн бас мөн адилхан орсон, 50% аваад TP хүртэл харж ийн гэсэн. За 2 хүн орсон, ашигла багаар авсаар байна гэсэн те. За энэ чи 10 хүн ороод буцаж ирэхэд найгаад гарчлаа гэсэн бодвол энэ хавьд гарсан байж таарах нь байна. За дахиад 10 хүн ороод буцаж 6 хүн ороод бүх ашиг авцсан гэж байна те. За одоо хаан чи бүх ашиг авсан байх нь. За тэгээд 15 хүн ороогүй гэсэн байна. За өөрөөр хэлбэл энэ чи хэт юм бэ? 5 14 16 26 32 хүн дагаж арилжаанд орсон байна. Энэ бол маш их тоо те. Би маш их баяртай байна те. Telegram-ийнхаа хэрэглэгчдийн Telegram-ийнхаа одоо subscription хийсэн хүмүүсийн итгэлийг энэ чинээгээр би хүлээсэн байна гэж ойлгож байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа сигналуудыг хамгийн батны сигнал өгөхийг хичээнэ guys те. Хичээнэ. За тэгээд за окей TP бүр тэр хүртэл харж болно. Тэндээс би хаанаас лонг гарч байгаа хэлсэн байна те. За энэний нарийн имийг бол Telegram дээр бичлэгээ дуусчаад хэлнэ. За тэгээд яг TP бол зогсонгүй хөөрхий те. Stop loss зогчээ. Окей. За энийг биччих үед бол 23 хүн байсан байна те. Одоо бол энэ чинь 32 хүн орсон гэдгээ бол харуулсан байна. За окей. За тэгээ ер нь бол те ороод бүгдийг нь барьж байгаа юм бол ирээдүйд том алдагдал үлээх магадaltaй хүмүүс шүү те гэж хэлмээр байна. За энэ бол за ингээд ороод 50% аваад TP хүртэл харж байгаа хүмүүс бол сайн байна те. За багаар авч байгаа хүмүүс бас сайн байна. Харин ороод босч ирэхэд найгаад гарчлаа гэсэн хүмүүс бол ямар нэгэн байдлаар арилжааныхаа карьерийн хувьд ямар нэгэн трама авсан байх магадaltaй хүмүүс байгаа учраас тэр хүмүүс техник тал дээр илүү сайжруулалт хийхээс илүүтэйгээр сэтгэл зүйн тал дээр тий өөртөө итгэлтэй болох тал дээр анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. За тэгээд ороод бүх ашиг авсан хүмүүс бол за яг ингэж арилжиж бас болно те. TP өрөхгүй 50% дээр бүх ашиг авдаг байж болно. 60 70% дээр бүх ашиг авдаг байж болно те. Тэгж арилжиж бол болно. Асуудал байхгүй. Хамгийн гол нь эцсийн дүндээхэд ашигтай байж чадж байгаа бол болно те. Тэгэхээр ингэж авдаг хүмүүс бол эцсийн дүндээхэд ашигтай байж чаддаг хүмүүс. Ингэж авч явах нь бол буруу биш. Тэгэхээр энэ 6-гийн хувьд бол бас л сайн байна болж юм те. За дагаж орох хүмүүсийг нь гэсэн. За окей те. За гих мэтлэн. За тэгээд тордож чадсан уу? Хариулаарай. Дараагийн оролт гаралтаа хэлэхдээ юун дээр анхаарахаа мэдж авъя гэсэн те. За энэ дээр бол нэг хүнд гэсэн байна. Тоогоор хэлвэл шинхэн трейдүүд дамруу идэх шүү баярлаа гэсэн байна. Окей. За би тоогоор хэлүүл гэдгийг нь ойлгохгүй байна л да. Жишээлбэл би одоо юу гэдэг нэг лотоор ч юм уу те 5 лотоор ч юм уу орцсон байхад би 2.5-ыг гаргаж явахдаа 2.5-аа хаалаа гэж хэлээд тэгэнгүүт одоо тухайн хүн 2.5-аар хаах юм шиг байна. Тийм ойлголт байхгүй шүү дээ. 50% хаана гэдэг чинь те чи 0.2 лотоор орсон бол 0.1-ээ хаачих те. 0.5-аар орсон бол 0.2-оос 3 лотыг хаачих. 0.1 лотоор орсон бол 0.5-ыг хаачих те. За үлдсэн энэ чинь юу гэдэг үлдсний 0.1 ч юм уу те ингээд хаагаа авчих те. Гэх мэтлэгээр арилж байгаа менеж хийхийг хэлээд байгаа шүү. За өөр энэ дээр бол асууж хариулах юм байхгүй юм шиг. Тийм учраас бол энэ мэдчлэнгээр трейдинг айдиагаа хэлээд явъя гэж бодож байна. Тийм байна. Тэгэхээр энэ бол одоо жишээлбэл өдөрт зүгээр нэг ийм арилжаа хийж яхад бол маш гоё. За төсөөлөд үзье те. Би 1 лотоор төсөөлөд ийм тоонууд тавьчихсан байна. За жишээл 0.1 лотоор гэсэн бол та өнөөдөр те намайг дагаж орсноороо $11, $30, нийтдээ $41, хасгаар $9 гэхээр эд байх уу? 31 за ойролцоогоор $22 ашигтай буюу 60 70 ойролцоогоор 80,000 төгрөг. 70,000 төгрөгийн одоо орлоготой сууж явах нь те. Өдөр болгон те ажлын 5 өдөр бүр 1 сарын турш ажлын 5 өдөр гэхэр чинь ойролцоогоор 20 өдөр байгаа шүү дээ. 20 өдөр $20 хийгээд те сарын $200 олох боломжтой. Сахилга баттайгаар ингэж арилцсанаар шүү дээ. Яг одоо өнөөдөр ийм арилжаанд орчоод дахиж өнөөдөртөө арилжаанд орохгүй гэж ивэл те өдөр болгон $20 хийгээд байвал
$200 тий. Энэ бол Монголын нөхцөлд бол хангалттай цалингаас гадуурх хангалттай гоё орлого тийм үү. Энэ мэтлэнгээр баланс x-гэд 0.1-ээр ордог гэсэн бол 0.13-аар ордог болно. 15-аар ордог болно. 0.2-оор ордог болно тий. Ингээд x-эд явна тий. Урт хугацаанд. За тийм ээ. Тийм учраас эцтэй гэхэд бол тий одоо ашиг хийх процесс чи геометри прогрессор өссөн шүү дээ. Өнөөдөр 0.1-ээр ордог байлаа гэж бодоод ирээдүйд чи нэг лотоор ордог болоход л чиний ашиг чинь $400 хэмжээнд очно гэсэн үг байна шүү дээ. $20 биш дээ. Чи юу вэ? 19 гэдэг чинь 1.9 шүү дээ. Тэгээд 41-ээс 1.9-ийг хасгаар чинь $40 тий. $40 гэдэг бол баг сарын $400. За зарим нь алдагдaltaй бол $300 ашигтай тий. Сарын Монгол хүний дундаж цалингийн хэмжээний ашигтай байх нь шүү дээ. Тий. За тийм байна. Тэгэхээр арга барилын хувьд бол ерөөсөө бид нар манай сурагчд бол мэдж байгаа маш олон төрлийн арга барилууд маань ерөөсөө ганцхан цэг дээр огтлцдог тий. За жишээлбэл энэ чи тэгшимийн хувьд бол үндсэн хөдөлгөөн pullback, шилжүүлэгч pullback гэдэг хэмжээсийн гүйцэлд явах хэрэгтэй гэж үзтээ. За ингээд янз бүрийн том цагийн key level-үүд энэ чи энэ зон дээр байгаа. За дээрэс нь хамгийн чухал нь миний Fibonacci бол ингэж татагдж байгаа тий. Миний Fibonacci бол иймэрхүү байдлаар татагдж байгаа. За миний Fibonacci би хэлсэн шүү дээ. High low хоёрыг холбогддог юм а. Хэрвээ та бодоод үзтээ яг энэ үндсэн хаяг холбосон бол чи эндээс орч чадах уу? Чадхааргүй байгаа шүү дээ. Энэ Fibonacci нэгийн цэг чинь энэ хавьяас татагддаг байхгүй юу? Яагаад татагдгийг бол би сургалтын дээрээ заан тий. Ямар ч тач ингэж татагддаг. Ингээд бид нар зүв барьдаг юм а тий. За Telegram дээр байгаа хүмүүсээс гадна бол манай сурагчдаас олноороо дагаж орсон сайхан ашигтай арилжаа хийлээ тий. Ер нь бол алтыг дахиад одоо доош унаад ороод ирэхэд нь энэ хавьяас ч юм уу ингээ лонг харж байгаа guys. ID бол тийм байгаа. Энийг Telegram дээр өгнө. Хэрвээ та Telegram хуудсандаа ороогүй бол ороорой. За ингээд Telegram дээр сигнал өгөх эхний өдрийн эхний арилжаа маш аятайхан болж өнгөрлөө. Бүгдэнд нь анхаарал хандуулсан явдал баярлалаа. Description хэсэг дээр Telegram хуудсынхаа линкийг тавьчих. За баярлалаа.